Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Вэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн өрсөв. За хонч сайхан тогтлоо жадрах. Ой манай нөгөө хоёр залгаж байна. Газ яриадах юм. Нөө замаа юу гэж хэлэх вүлээ? Манаа. Эндээс чи хаашаа салах вүлээ? Наад засамлаасаа баруун салаал тэгээ чигээрээ явсаар гад энэ нөгөө уулын ямаар чигээрээ орсоор гад тэгээ би замын хажууд би хонин дээрээ зогсож байна. За. Эндээс чи дахиад нэг 100 м явчих болох юм биш. Манай нөхөр юу хийж байна? Мэдхгүй нөгөө нэг дуудаад байх юм те? Яриад байдаг нөгөө их чинтэл дуудаад байх юм шүү. Тэгж л байна шүү дээ. Яг нэг олон жилийн өмнө над чи нэг ярьдаг үзсэн шүү дээ. Манай хоёрт нэг хоньны шүл уулгана, барьна, хаагуу яа. Одоо хоньныхаа шүлэг тэгвэл манай хүн одоо хэрэгжүүлэх гээд байгаа юм шиг. Тэгж л ах шүү дээ. За болоо. Ер нь бол одоо нөгөө нэг хаа яриад баг хэдэн жил болчихоо. Тэглээ. Тэг эдчний нэг юм өгнөсөн яас өгсөн үү? Өгөөгүй л одоо өгөх юм болов? Ер нь одоо яхаа зүгээр. Гэтэ бас нөгөө бидүүлээ бас нөгөө эрүүл мэндийн нэвтрүүлгээ ер нь бол нөгөө нэг дандаа контортой хийдэг те. Энэ удаад бас агаарт бас гарч бас шууд агаарт хийвэл бас гоё юм байна. Ер нь бас тийм санаа төрлөө шүү бас. Зүгээр шүү. Тэ. Хаврын ядаргааг чи юу гэж бодож байна? Яагаад хүн хавар аддаг гэж бодож байна? Хавар одоо нөгөө цаг уур үлрэлийн л одоо нөгөө солигдлын болдог болов гэж бодоод шүү дээ. Солигдлын байдалтай гэж бодож байна тий. Зүгээр тэгжил дүгнж гин одоо таны хувьд одоо яг шинжлэх ухаан эрүүл мэндийн талаасаа бас нэг өөр л байгаа хальтаа эсвэл одоо тий. Тэгээ ер нь бол одоо хавар цаг тий ер нь одоо бидний энэ байгаль дэлхийд чинь одоо ингээл бүх зүйл ургамал амтангууд тий цэцгэлж байгаа. Тэгэл одоо төлөх тий одоо юу гэдгийг хүний хувьд ч гэсэндээ яг энэ үеүүдэд бид нар энэ нарны илч гэдэг зүйлтэй их хамааралтай. Ер нь бид нар чи байгаль дэлхийтэйг уялдаа одоо хамаарлын нэг тод жишээ нь яг энэ хавар гарч ирдэг байхгүй. Сэтгэл санааны өөрчлөлт өгнө. Тий. За ер нь зарим хүмүүс нэг хаврын синдром гэж яриад байгаа чинь үнэн байхгүй. Би анзаарж байхад яг ингээд нэг анаахад сэтгцийн эмнэлгүүдэд ингээд бид нар чи гардаг байсан. Тэгэхээр яг хавар болохоор нөгөө сэтгцийн эмнэлгүүдийн нөгөө хүндрэлүүд нэгэлдэг. Амаа хорлох гэдэг юм уу эсвэл одоо маш олон тооны юм одоо сэтгцийн солиорлынх нь хэмжээнүүд нь өсдөг. Ийм анзаардаж байгаа. Тэгээд тэр чи юу гэхээр зэрэг биологоос энэ нөгөө нарны илч гэдэг юм уу байгаль цаг уурын нөлөөлөлөөс болоод бидний бие махбодод ингэж нөлөөлж байгаа байхгүй. Гадны нөлөөлөл буюу байгалийн цаг уурын онцлог. Энэ зөвхөн сэтгцэд нөлөөлөд байгаад байгаа асуудал. Тэгээ энэ чинь нөгөө хавар болох болгонд давтамжтай. Тэгээ байнгын тий. Тэгээд манай Монгол чинь дөрвөн хөлөөр солигддог. Тэгээд энэ байдлаасаа болоод ч тэр одоо бид нар энэ байгальтайгаа зөгцсөн амьдарч байгаа юм гайхалтай ард юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бас одоо бид нар чи яг одоо энэ байгаль ихтэйгээ тэр дундаа энэ одоо малынхаа тий шим одоо гэдэг зүйлээр бид чи нэгэд өгч явж байгаа байхгүй. Тэгээ манай одоо нөгөө төв суурин газар байгаа гэдээ би түрүү онцлоодсон шүү дээ. Тэгэхээр чинь тэр нөгөө суурин байгаа улсууд бол бас яг энэ талын мэдлэг хэр байна? Таны хувьд одоо яриад байгаа зүйлсийн талаар багттай шүү. Одоо манайхан чинь нөгөө хавар одоо хамгийн сайн зүйл нь юу вэ гэж нэг хэдэн витамин л ууж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө малын шимт дундаа одоо нөгөө 5 цул гэж ярина шүү дээ. Тэгж байгаа. 5 цулууд нийлэг бөөр уушиг гэдэг одоо эдгээрүүд чи яг хөөр зэрэг хамгийн өндөр одоо хүний бид хэрэгтэй минерал одоо болон амин дэмүүд агуулгадж байгаа байхгүй. Тэрнээс гадна бас давхар одоо энэ малын дотор агуулгадж байдаг тэр нарийн микроэлементүүдийг бид нар авснаар одоо хүний биед өөрт нь хөдөж одоо хоцрогдож багасч буурсан зүйлээ авах нөхцөл нь бүгдэж байгаа байхгүй. Тэгээ хавар бол ер нь бол бас дахиад яг ядаргаан дээр нөлөөлдөг хүчин зүйлс нь юу гэхээр зэрэг мал амьтан хүнч ялгаа байхгүй. Бид нар чинь ингээд энэ хахир хатуу өвлийг даван туллаа штэ. Нэг усны одоо өөхөөрөө тэглээ. Тэрийг одоо юу гэдгийг одоо намрын сайхан тархан
одоо юу гэдгийг хонь мал тий хөрчин яах вэ зэрэг хавар руу орж ирэхээр шуугдчихдаг шүү дээ. Тэгдэг тий. Тэрний шиг яг юу гэдгийг яг л бүхэл амьтад яг энэ үеүүдэд бүх нөөцөд дууссан байдаг хгүй. Нөөц. Одоо яг өвлжөнгөө нөгөө нэг өвлийг өнтөд авсныхаа дараа тий. Тэг шүү дээ. Одоо тэгээд баавга маргаж ичнээсээ гарч ирдэг ингээд харахаар зэрэг айгүй тархан байж байгаа чурчсэн юм бол гараад ирчихэж байгаа шүү дээ. Тэр чирээс бүх нөөцөө дуусгаад яг хавар цагтаа золодог байхгүй. Тэгэхээр нөгөө хүнж гэлтггүй тий амтч гэлтггүй ялгаагүй яг энэ үеүүдэд нөөц барагдаж дуусаад ирэхээр бас тодорхой хэмжээний бие физиолог талаас нь сулдаа гэдэг юм хүч эхэлж байгаа байхгүй. Яг л тэгж байгаа шүү. Одоо би ч гэсэн яг одоо нөгөө хаврын үлрэл шүү дээ. Тэгэхээр чи амар ядраал ингээл нойр хүрээл нозоороо ажлын эрч хүч буураад тий юм хийх хүсэлгүй болоод тэгэхээр яг одоо бид нар яг энэний нөгөө гол нөгөө зүйл дээр нь хүмүүс дотроос яг юуг яг ямар төрлийн зүйлийг идвэл илүү их хурдцтайгаар энэ одоо ядаргаа сүлдээ гэдэг зүйлийг давах юм бэ гэдэг юм ярьж байгаа. Тийм байна. Яа за. Аа. Яргуу сайхан гарлаа та. Нөгөө хоёр ч одоо эндээс ирж ийн гинэ. Тэ. Замдаа гарч ирж байна. Наашир. Энэ гараад ирлээ дээ. Юм уу баха. Яргуу ядаргаагаа тайлна гэд ирж байгаа. Ай. Хотынхаа хотынхан. За сайн байна уу? За. Хойлоо чамаа та сайхан барьж байна. За. Сайн явж ирв. Төөрөө юу? Сайхан барьж байна. За. Ой. Ёо, доош сууд. Игээ суучих юм уу? Тэгээ шууд суучих ш. За нутаг сайхан уу? Энэ хоёр сандлаа явж. Одоо энэ сайхан ямар юмны санд байд? Энэ сайхан байгалийн юм дээр сандлагаар яадаг юм. Тий. Ахын дээр ирчээд. Сайхан юу байна? Сайхан байна. Харин цэвэр агаар. Та хоёр яа. Оо сайхан. Цаг агаар. Сайхан орж байна. Цаг агаарт гарах гээ өөрөө. Янз юм байна шүү дээ. Агаар цохиулж шүү дээ. Сая төөрөв. Гайгүй. Тэгэл яах вэ? Чамаа нөгөө залгаад бас ярьсан байна. Аян ч бас урцсан муцтай баяг юм аа. Бас мача Тусгаач нөгөө олон жил манай энэ нэг хамаатан байгаа. Тэгэл яриад байдаг. Тэгээ мөн ахын дээр ирээд сая бид тэр хон дээр жоохон яагаад. Зөв сайхан байна. Хон маань сайхан тогтчлоо одоо. Хаваржаа сайхан. Тэр өнөр хүчээ тэгээ таяр гихчээтэй зам тусалж өгч. Тий. Яргуу маргуу гаргуу. Оо яргууд Яргуу гарсаа. Тийм үү. Одоо эдлийн энэ дээшээ хуулын яманд баг. Гэрт очие тий. За хонсоо хариулж гин үү? Хон янзын хариул. Чи энийг хот руу. Хон сайхан тогтлоо. Хоноо сайхан тогтоочлоо. Одоо харин очиж сайхан яргуу идсэн. Хоньны 5 цуулын шул болгонаа. Тэр чинь одоо аяасан байгаа шүү дээ. Ядарч явна уу? Одоо ер нь тэгээд хаврын ядаргаа гэдэг юм бас орцсон байна шүү тий. Багич одоо нойр морин байн хүрээ ажиллаж чадахгүй байна гэдэг. За тэгээ ядаргааг жиггэн тайлъя да тий хоёлаа. Ер нь хэдүүлээ бас ингэ юм байна шүү дээ. Одоо би тэр чинь нөгөө бас замдаа яриа явж илаа. За Түшка маань одоо их олон жилийн өмнөөс л одоо ингээд нэг сайхан нутагтаа авчирна гээл тий. Тэгээ одоо ингээд энэ өдрөө энд бас ирсэн юм чинь энийг бас нэг нэвтрүүлэг болгочихвол яадаг гэж бас бодлоо. Тийш тий. Тэг нэг дугаар болгоод хэдүүлээ бас нэг хавар цагтай холбоотой нэвтрүүлгийн хийвэл ер нь бас хөдөө ирснийх. Манай эвч маань юу гэж бодож байна те? Тий болж хаврын ядаргаагийн тайлъя гэсэн. Тий. Ер нь ядаргаа сүлдээ Та зөвшөөрд нь нэвтрүүлэгт оролцох. нэвтрүүлэгт оролцчих уу? оролцъё тий. Тэгэхээр ядаргаа сүлдээгээ сайхан цэвэр гартаа гоё хүмүүстэй мэдээлэл өгч. Тэгээ Сайхан энд одоо ингээд сайхан ингээд эдэж хараад ингээд нар ширтээд унтах ч бас сайхан шүү. Гэл сэрэд харангууд хонь байхгүй шүү дээ. Тэгэл хойноос нь тахгүй шүү дээ. За тэгвэл энэ нэвтрүүлгээ эхлүүлэх үү? Тэгээ. За тэгээл та энд дээр нэг дугаар хийчих те. Тэгээ. За өнөөдрийн
дугаар маань ингээд эхэлж байна үзэгчтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран бэлтгэн хүргэдэг Ая ток шоу маань өнөөдөр бас эх орон даяар үзэж байгаа үзэгчтэй Монгол орныхаа бас нэгэн сайхан гайхалтай үзэсгэлэнтэй энэ газраас одоо нэвтрүүлгээ хийхээр цоо шингийн дугаараа хийхээр бэлэн боллоо. За манай Түшка маань энэ удаагийн дугаар дээр их онцгой байгаа. Ягаад гэхээр манай Түшка өөрийнхөө бас сайхан нутагт ирсэн ингээд бас ахында ирсэн сайхан. Тий, Аяа эмч одоо бит хоёрыг бас урьж сайхан авчирлаа. Тэгэхээр үзэгчд маань ч гэсэн их сонирхолтой байх бах. Яг одоо хавар цаг болж байна үзэгчтэй. Тэгэхээр энэ хавар цагийн ядаргаа, за сулдаа, за мөн тэгээд хот суурин газрын хүмүүс бол бүр ялангуяа их ядардаг тий. Тэгэхээр ингээд өдөө орон нутгийн бас байгаль сайхантай танилцъя. Мөн мал ахуйтай танилцъя. Тэгээд цаашлаад одоо энэ бас малын ашиг шим тусын талаар ярилцъя. Тэгээ өнөөдөр энэ хавар цагийнхаа цоо шинэхэн дугаарыг Эхлэе да. байгаль дээрээс хөдөө орон нутг дээрээс эхлэе да тий. Тэгээ. За тэгээ. Юу яа чи? Баги би чигийн машиныг өнө чи миний морийг унаа явуучих. Тийшээ гэрлүү. За одоо морд болоос яг муу Тийм байгаа. шүү. Тийм. Бараа нь Бадарсан юм болох юм. унж балах юм бол гимтлийн дугаар болчихно чинь. Оо тэгэн шүү дээ. Эсэргээр зүгээр чи зүгээр. За За тэгвэл танах очи тий. За гэрд очи. За. За гэрд очи. Чуба. Чи чинээ сайхан өдөө гарч ирчээд морь унахгүй дээ чи. Аль тийм. За. Тэгш. За нэг ирэх юмаа маань нэг байчин да. Чамаас хоолой идэх гэдэг. Хоолой идэх гээл хүлээгээс гасч. Тийшээ зогсоо. Манай хоёр машина энэ уянд уяхнуу да. Ой, та хоёр маань машина уянд уяхна уу? Морны жоохон уушаараад явчихсан шүү. морны уянд уяхна. Тийм. Тааш. Таны нохоо юу? Ямар акт тонохоо юм. Маяг байгаас та. Тийм байна. Яа. Хайдаач амар шүү. Өөрөө хүртэл аймаар. Өөрөө амар. Яа, эвгүй шүү. За сайхан байна да тий. Сайхан маань агаарч сайхан юм аа. За манай хоёр орж. Би нэг амтаа ирэхлээ. За. Эй. За би Гэл хоогаж ич. Эгэ хоогаж ичдэг. Энэ талаас нь одоо. Хайст янз ич. Ийм л сайхан байна да. Жаргаж гинөө нэ. За. За харуул идээ. Хаварчаа сайхан уу? Хаварч. Сайхан уу. За. Жохон сэрүүхэн байна уу энэ жилийн хавар? Тийм. Хавар Эсвэл хотын бидэнд одоо ингээ юу орж ирэхээр Ойрдоо ерөөс сэрүүхэн байгаа шүү дээ. сэрүүхэн байгаа. Бид ч бас гэд. бидэнд улам сэрүүхэн санагдах нэг төв суурин газар чи бид нар чи нэг дөрвөлжин юм амьдрал дөрвөлжин юм сууж нэг дахиад нэг дөрвөлжин ажлын байрлалгаа явсаар байтал. харин тэгж шээ. Айгу бэрэг болчих тий бас. Дарах халах хоёрыг үзэхгүй байгаа шүү дээ. Нэг нас гараад нэг рүү орчих. Яг үнэ тий. Яг үнэ. Одоо энэ дарах халахыг үзэхгүй байгаад гэдэг нь шүү дээ. Тэр чинь нөгөө орчин үеийн хүмүүс чинь нөгөө дулаан байран дулаан одоо хонжилттэй одоо баг дарах гэд мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. Тэгтэл одоо та эдийн насанд бол одоо ер нь хүүхэд байхад чинь ер нь даарч хөрөх гэдэг чинь хар багаас нь л одоо үжсэн байгаа л үү тий. Одоо нөгөө Хөл дөрхоос мөлхөхөөс авахгүй бол тэгээд даарж өрхийг. Тий. Энэ хүүхдийн би бас түрүү анзаарлаа танаа энэ баг хүүхд чинь 7
7 сартай байх шиг гэсэн тий бас. Тий, Хүүхдийн хөгжил хүртэл энэ хөдөө газар бас их өлчөр өсөж байна шүү дээ. Өлчөр өсөж байна. Тий бас хүүхдийн өсөлт хүртэл тий. Одоо хөл нүцгэн гэдэг гүдэг тий. Энэ нөгөө багаас Манай хүүхд одоо суур мөрөө явж ирэхдээ хамрал битүүрээ дундддаг шүү дээ. Энэ дээрээ зүгээр болчихж байгаа шүү дээ. Ста агаар үнэхээр гоё онгойж шүү дээ тий. Тэгээ яг нөгөө daarангууд одоо хүний бие чинь дасан зогцох механизм тий. Тэгэхээр орчин цагийн үеийн нөгөө ойлоод байгаа юу гэдэг нөгөө фарта байшинд байгаа гэдэг шиг тий. Энэ хүмүүс чинь ингээд хүүхдэд даарлах болсон байхгүй. Дааруулхаа болно гэдэг нь нөгөө өлчөр гэдэг байдал нь алдагдчих. Илүү их бөөцөлөөд тий. Тэнгүүд ингээд ирэхээр нөгөө өөрийнх нь бие махбод нь цаанаасаа байгалийн жоохон нэг юм уу сэврийг амгууд л хатгаа орчдөг. Одоо энэ хотоор дүүрэн л хатгаа хүрсэн ханаа төрсөн гэсэн хүмүүс байна. Тэр чинь нөгөө хүүтнийг ерөөсөө эсэргүүцэх чадваргүй болчихсон. Дасан зогслын механизм байхгүй болчихсон. Тэгээ аль болох бид нар чинь нөгөө энэ байгальтай ойрхон байдлаас салж байгаа нэг хор уршиг нь олон байна л да. Одоо энэ харшил гэж байна. Харшил гэж үзэх юм бол одоо тэр чигээрээ энэ бас л нөгөө цэвэрхэн орчинд амьдардаг гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэр чигээрээ гэрээ маш сайн ямар ч тоос шорог болтол цэвэрлждэг. Гэтэл одоо яг энэ мал дээр байгаа одоо тий хүүхэд бол яадаг гэхээр зэрэг ингээд тодорхой хэмжээний малын өтөг бууц тий тоос шороо гэдэг эдгэрүүдийг ингээд багасаа аваад хахаар дархлаа системд хүртэл хэр баргийн юмтай ингэж нэг тэмцэлтэхгүйгээр хашил баг тусаад байна. Өөрөө тэрэндээ дасан зогцчихсон. Гэтэл нөгөө одоо юу гэдгийг нөгөө хотын төвөөс орж ирсэн хүүхдүүдөө гарч ирэл юу юугүй шарилсны аршилтай болоод ингээд эхэлж байгаа чинь нөгөө зүйлүүдтэй тулгарч үзэг байгаа. Багасаа дархлаа суугаагүй байх гэсэн үг гэнэ шүү дээ. Хот суурин газрын хүүхдүүд та бүгдийн манаас энд байгаа чинь бас нэг талдаа одоо ингээд маш том хэмжээний эрүүл мэндийн асар том зүйлүүдийг ингээд аваад байгаа байхгүй. Яг үнэ. Энэ хоёр маань ер нь эрүүл мэндийн үзлэг хэр орж байна? Ер нь ховор. Одоо энэ 5 сарын 1-ээс эхлээд улс орон дээр нөгөө Одоо ер нь үзлэг хийгдэж байна. Үзлэгэнд орсноос хойш ер нь 5 6 жил болсон дээрээс хойш ганц үзлэгэнд ороогүй. Одоо юу яаж байгаа шүү нөгөө та нийгмийн даатгал төлж гинөө? Төлдөг. За нийгмийн даатгал төлж байгаа бол энэ улсаас чинь бараг 100% дагаад энэ 5 сарын 1-ээс үзлэг шинжилгээнд орлох гэж шүү нэрээ. Тэгээ та даатгалаа барьжчвал энэ улсын аль нэг эмнэлгүүд үүргүүдийн эмнэлгүүд явчихвал тэгээ сайхан бүтэн биеийн шинжилгээнд орчоор. Энд одоо юу 5 сарын 1 боллоо шүү дээ. Одоо тэгэл агаарт манайх чи өвөл зөнгөө энэ өрхөг татахгүй ингээл онгорхоо онно. Өвлөөсөн ч цэвэр агаарыг бол өстой жинхэнэ амсгалж шүү дээ тий. Манай хот суурин газар чинь та хэд маань ч гэсэн мэдж байгаа тий. Хотод хаяа нэг очиод байртай очихор чинь чимдээд унтаж чаддаг. Өгчмөж байгаа үстэй яг үнэ. Унтаж чаддаг юм яа. Ер нь одоо нөгөө бид нар чинь энэ хаврын цагт бол юу гэдгийг ядаргаа сүлдэл гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Тэгээд энэ байдал та хоёр тэр хэр анзаардаг чинь. Одоо ядаргаа султайна байдал мэддэх юм байх. Одоо ер нь бол гайг байсан. Одоо тэгээ хаварт яг ерөнхийдөө бол энэ хавар ихтэл их салхи шуурхтай байлаа. Тэгээ ядрах шин тэмдэг ер нь нэг илэрсэн. Ерөнхийдөө бол нойр хүрээл тэгэл жоохон сүлдээ тиймэрхүү маягийн. Урд өмнө бол гайгуул байдаг. Юу мэддэггүй л байсан ядарна гэдгийг. Мэддэггүй л байсан. Одооноос мэдэрч байгаа. Тий, одоо тэгэхээр чи бид нар ч нэг төв суурин газар бидний хувьд бол. Өмнө тэгэл хөөгдүүдээ ядарлаа гээл тэгэхээр зэрэг юунд нь ядарна гэж яадаг ингээл асууж. Яг одоо ч 20 30-тэй залуучууд одоо ядаргаа сүлдэг явах гэдэг тий. Тэгээд энэ нөгөө ядаргаа сүлдэг одоо нөгөө төв суурин бидний бол тэгээ ойлгочих. Ингээд зугаасаа л заавал хавар одоо болохоор л ядардаг л гэж ойлгочих. Гэтэл манай одоо бас яг нэг хөдөө ингээ сайхан сууршаад амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол одоо ах хэгчээрийн хувьд сайн хэллээ шүү дээ. Урд нь бол одоо залуу хахад юун тэр ядаралт гэдэг юм юу байдгийг яадаг ингээл те. Тэгэхээр л одоо энэ чинь одоо хөдөө сайхан агаарт амьдрын суурших гэдгийн бас их гоё тал нь харагдаж байна те. Энэ чинь давуу тал бол маш олон байна. Маш олон те. Тэгэд яг зүгээр ядаргаа сүлтэй гэдгийг одоо та хоёртой би хэлчихэд ийм юм байгаа. Одоо хүний бие махбод чинь бид нар чинь ингээд байшингаар ярих юм бол тэр чигээр ингээд тоосгоноос бүрдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тоосго болгоно хүний биеийн одоо эс гэж явагддаг юм. Тэгэхээр тэр олон тоосгууд нийлжээж идэрхтний бүтээдэг. Тэгэхээр бидний нэг тоосго болгон чинь амьд организм байдаг. Эсийн түвшин гэж ярьдаг. Тэгэхээр энэ эсүүд маань өөрөө дотроосоо ингээд маш их олон тооны энерги ялгаруулдаг юм өвөрмөц бүтцүүд байдаг. Тэгэхээр нэг эс болгон өөрөөсөө маш их одоо хүчтэй тийм энергийг ялгаруулж байдаг. Тэгэхээр тэрхүү эсийн энерги нь буураад багасаад эхлэхээр хүн өөрийн мэдлэгөө захиргааны станцын энерги дуусна гэдэг шиг багасна гэдэг шиг тухайн хүнд маань ядаргаа сүлдэл гэдэг юм уу эрчимтэй амьдралын хэв маяг энерги нь унтгалж байгаа. Тэгэхээр энэ энергийг нөхөх одоо шаардлагатай болж байна гэсэн үг байхгүй юу? Та хоёрын хувьд бол ингээ байгалийн сайхан агаар, нар тий. За энэ одоо сайхан байгалийн одоо тамгушуу малынхаа шимт үнсийг хэрэглээд ингээд бас хотын дуу шимээ болон стресс гэдэг юм тэр багтаа учраас бас нэг
эд эсвүүд чинь энерги нь харьцангуй бага яваад байна. Юу гэдэг нь зацуулалт нь харьцангуй гайгүй. Гэтэл нөгөө хотод байгаа ч юм уу ингээд төв шүүрэнд байгаа хүмүүс болохоор зэрэг одоо яг энэ байдал нь алдагдсан учраас ерөөсө 20 30-тай 15 6-тай тийм эсвэл насныхан ч ядарлаа сулдлаа гэж яриад байгаа юм байна. Тэр дундаа энэ хавар цаг яг ингэж энийг илтгэж бүр илүү гарч ирдэг. Тэгэхээр нөгөө өвс ногоо одоо юу гэдгийг хүнсний ногоо гэдэг юм бүх зүйлүүд ингээд хомстоод буураад хүний шин тэжээлийн хэмжээнд буураад ирэхээр энийг илүү мэдрээд байгаа. Тэгэхээр ингэдэж ш нөгөө намар цаг чинь болохоор нөгөө нэг жоохон тарга тавиарыг авдаг штэ. Малч гэдэг юм уу. Одоо ер нь хүн ч гэсэндээ ер нь жоохон жин нэмэх нь илүү сайн гэдэг. Тэгж жагаад хаварлуу ороод ирэхээр жоохон шингэрээд ирээл жоохон жингээ хаяал те нэгж гэнэ. За малын тухайд болохтой зэрэг онт тарган сайн орох юм бол хавар бол ядрах нь гайгүй. Амын өвөл жоохон цас орол цаг зүтгэл муу онд таарах гонд орох юм бол хавар мөн яг тэр хаврын байгаа тэр цаг агуурынхаа иргэшилээс шалтгаалаад тэр мал бол хайт бас ядаргаа явуулж байгаа. Бас дороотлолд орно. Сүйдэж илийн хомсдол орно. Шуурга болохоо байна. Тэглгүй хоолой ч бас төллөө шүү дээ. Тэгэхээр чинь тэр хамгийн жилийн дөрөвдөр хамгийн гол үйлэр чинь үндсэндээ хавар байхгүй. Тэгэхээр энэ хавар цагт одоо биендээ анхаарчтай байх хэрэгтэй л бол тий. Хүний сэтгэл зүйч гэсэндээ өөрчлөлт орно. Энэ үйлрэлт чинь бас. Тэгээ магадгүй одоо биднийг одоо сараад үзээ сууж байгаа хүмүүс бодож байгаа. Энэ одоо та димал одоо юу гэдгийг идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чиг сонирхол татна шүү дээ тийм ээ. Тэгээд одоо юу гэдгийг энэ малын сайхан тав одоо тий хошуу малын мааны шимт сүү цагаа идэ гэдэг юм зүйл чи өөрөө бас маш том шинжлэх ухаан маш том одоо энэ чинь эрүүл мэндийн ач тусууд гэж байгаа юм. Тэгээ одоо ингээд цагаан идэ идэж байж байгаа хоёр ахын одоо чинь одоо шүдийг харахад л цагаан цагаан гэж байгаа. Тий. Гэгчлэнгэр гэдэг маш олон сайхан давуу талууд бол байна. Том цолын шүлээч одоо ашиг тус гэдэг нь одоо яг юу юунууд байна. Тэгээд нэрлээд бас явал. Тэг яг одоо нөгөө эргэтэн болгон чи өөр өөртөө гэсэн онцлог шим тэжээлтэй л тий. Илэг тий. За бөөр зүрх. За дээрэс нь уушиг. Мөн одоо цус гэж яагаад ходоод эдгээр чинь болохоор тус тусын биологийн үүрэгтэй. Энэ биологийн үүргээс хамааруулаад хүний бие бас өгдөг тухайн эд эсүүдийг сэргээдэг юмуд нь бас өөр өөр байдаг. Тэгэхээр энэ талаар нь одоо бас яг туршгаа одоо нэг үзүүлэгч нь юу яаж байгаа вэ гэдэг нөгөө 5 цолын шууд уулгана гэж энэ дээр хэлчихэж байж байгаа шүү дээ. Манай хүмүүс ажилтаа байгаа тий. Тэнгүүд нь илүү тайлбарлал зүгээр ах тий. Та хоёр маань ер нь тэрний доторхыг найрлагыг нь сайн мэдэх үү? Мэднэ. Юу Ерөнхийдөө бол яаж арчиж арилгах юм уу? Гэхдээ дотор нь нөгөө нэг яг ямар амин дэм орсныг. За. Магадгүй нөгөө жоохон хими элементүүд байдаг юм. Тэр ихтэй айл ойлгомжтой энэ хэлбэрээр тайлбарлаж. Тэгээ яг болонгууд нь бас тайлбарлаад хүргэе тий. За ингээд нөгөө хоёр маань сайхан болж орнд яргүй хоньны шил гаргаж өгөн дөө. Хотоос өрхий ядарч л явах л тий. Энэ шүү дээ. Үе. Сайхан шүл уулган да. За. Тушгаач яста. Аль тийм ээ. Хон гаргаж үзсэн үү? Өстө үзэх шүү дээ. Тушгаач тийг хон мань гаргахыг л мэрэгжлийн. Тийм би ч одоо нэг тушгаага конторд багтана. Их цаганд үүсэж чадахгүй. Одоо ч загин жүгэндээ ч. Тий. Энд ирсэн чи өөрөө загнуулахаар юм байна. За. Хөл гарын төшгөө. Эмч. Одоо тэгж байгаа төшнэ. За. Энэ гидс гаргахаараа өштэй баг ш. Тэд одоо ингээд багасаа л ер нь ингээд сурцсан уу? Тэглэг байх ч хөдөөссөн хүчтэй. Тэ ер нь бас хон гаргацдаг байвал одоо тий бас. Гэхдээ одоо идэх бол гаргачихж байна гэдэг чинь нэг эр хүний шинж юм л да. Тий. Яг ч одоо энэ нэг чи одоо юу гэдэг хотын хүмүүс бол юу гэдээ сошиал амьдрах бол чадахгүй шүү дээ. Одоо хаач тийм боломж байгаа л тий. За манай ах хөгчөртэй жоох боолоо. Тэглээ. Сайхан хүмүүс байл. Одоо тэгээд сайхан 5 цолын шулаа шилээд одоо. Яг үгүй нэлээд сайн тайлбарлаж өгье гэж одоо тий. Тэгээ тий. Яг зөвхөн энэ дотор чи юу байгаа нарийн юмуд бас сайн мэддэг шүү дээ. Сайн гэж яриад байгаа шүү дээ чинь. Энэ талаар нь хүмүүстэй зүгээр ах. Наад тийш агаар янзын гоё байна.
Жишг Холын бараг ширтгэд нүдэнд их сайн гэж байна шүү дээ. Бас ногоо юм ширтэг их сайн гэдэг юм л. Энэ байгалийн мэд чинь угаасаа одоо бүх юм сайн шүү дээ. Тий. Холын бараг ширтгэхэд холын хараас ажиж гэж үзээд хандаа. Өөрийн одоо юм харсараа холын харсараа. За тэгээд манай ирээд та тэгээд мөр зөр ундаг ба хөдөөч. Багийн ундаг байсан гэсэн чинь. Тий би яг багада ундаг байсан. Яг бас нэг ирснээр Эндэр мөр байна да. Чи тэгээд үзэх юм уу? тэгээд аа тий. За тэр хоёр тэр уян мэндэг орчоо жоох мөр зөр унж явах юм аа. За тэгээд. За тэгвэл тэгээд өө тэгээ. Тэгээ сайхан шүл бэлчи. За болохоор хэлчихээрэй. Одоо энэ хоньны өтөг бууз гэдэг чи одоо энэ үстэй. Ер нь Биш үү? энэ өтөг бууз гэдэг. Энэ өтөг бууз шүү дээ. Энэ өтөг бууцанд чинь сүүл сонсоод байх нэ энэ дотор хүний биеийн дархлааг төвчүүлдэг бодис байна гэж үзсэн. Францын эрдэмтэд Америк. Тэгэхээр чи энэ чинь зүгээр ер нь үнэрч байгаа шүү дээ. Тий одоо энийг чи Францын эрдэмтэд Америк эрдэмтэд судлаад хашил төрөхгүй байсан хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс яагаад юм бэ гэсэн чи яг ийм фермерийн аж ахуй эрхэлдэг тийм ээ. Энэ малын өтөг бууцтай хамт байгаа хүүхдүүд дархлаа нь маш өндөр. Тэгээд ерөөсөө янз бүрийн тэр хашлын эмгэгүүдэд ерөөсөө өртөхгүйсэн байхгүй. Зөө. Тэгэхээр энэ дотор бол ерөөсөө нөгөө тэр чигээрээ хүний биеийг дархлааг нь сэдэж өгч яадаг. Дархлааны эсийг нэг өсний идэвхжүүлж өгч яадаг. Дархлааны эсүүдийг чадахжуулж өгч яадаг бодисод байхгүй. Тэгвэл одоо энэ чинь зүгээр манай Монгол оронд бол одоо айл болгоны хөдөөний айл болгоны гадал. Яг бодис гэдгээс илүү энэ дотор нэг бактери байдаг л да. Тэр бактерийг хүн бага гахаа санагсаа ингээл аваад ахаар зэрэг тухайн одоо хүний биед нь багаасаа бактеритэй тулцсан дархлааны эсүүд чинь одоо ядаж нөгөө нэг тоосыгоо харийн бит ингэж үздэггүй болчихдог байхгүй. Одоо тэгэл орчин үеийн одоо хүмүүс чинь энээсээ салцсан. Тэгэхээр бидний харшил гэдэг байгаа юм чинь одоо юу гэнтэй баг эмчлэх сүүлийн үеийн аргууд бол энэ малын өтөг бууц энэ бас шээсэнд агуулгадж байгаа бактерийг хүүхд сайн авч явах хэрэгтэй гэж юм байна. Биш. Одоо ногооны харьцалтай хүн гэдэг шүү дээ. Жишээлбэл ингээ хөдөө гараад яг мал дээр яг ийм үнэрлээд байвал тэр бол идэх. Тий одоо ер нь хүүхдүүдийг бага ахуй наснд энэ малын өтөг бууцын одоо энэ хавьт та ер нь хөдөө сайн байлгаж явах хэрэгтэй гэж байна шүү дээ. Тийм ээ тий. Зарим нэг хүмүүс мэддэг хүмүүс чи энийг ч авч яваад хүүхдийнхаа дэр мэрэнд нь хийгээд өнөртүүлээд байгаа байхгүй. Би энийг багада хүүхд байхдаа үүрлгээд биеинд өгчдөг байсан шүү. Үүрлгээд тэгдэг байсан шүү. Эй нардаа сайн хөрхий ишигнүүд нь ингээ гарцсан шүү дээ. Тэстэй хөөрх юм аа тий. Номхон баха. За аз. Яг би ч мордож үзчихэл байсан л да. Яг багаас нэг хөдөө байсан болохоор. За. Тэгтээ нөгөө юуг макалгүй яхаар эвгүй байдгийн те. Энэ морь бол янз юм байна. Яста агаар гоё байна. Морин дээрээс их өндөр гоё харагдаж штэ бас. Сайхан. Морьтой явах ч бас сайн янз юм байна шүү. Найзында ирсэн одоо бас нэг морь унаа да тий. Яг гот ловцмаар бүрэн байсан бол хонд явчмаар санагдаж ш. Хоёлооч нэг тушкагийн дэрсэн ч харагдаж шиг байна да. Одоо 5 цулын шүл уун. Морь унцлаа. Ер нь хүн хаяадаа ингэж явж явах хэрэгтэй байна. Харин тий. Тэгэхгүй ингээд бид нар чи нөгөө байглаас нь тасраад ирэхээр л нэг ядаргаа сүлтэй стресс Тийм тий. бүхэн тайлгдчих шүү дээ. Бид жадтай арт. Ясаа гэхдээ алжаал тайлгдчих шүү. Зүгээр ирээд ямар ч дасгал хийгээгүй байж ижил онгоцчих шүү дээ. Ястай гоё тий. Одоо энэ уушиг байна шүү дээ. Аа. Яг одоо бид нар энэ цэвэр агаарт энэ байгалийн сайханд энэ уушиг мочгоор ингээд амьсгалж шүү дээ. Тий. Тэгэхээр энэ уушиг гэдэг эрхтэн чи өөрөө таван махуудын Мгм. хамгийн одоо нэг номер эрхтэн байхгүй юу? Мм. Яг бол эн чи өөрөө үндсэндээ төмөр суурьтай учраас Мгм. яг амьсгалыг энэ цэвэр агаарын байгалийн энэ зүйлээс авахд уушиг сэргснээр бүх эрхтэн сэргдэг байхгүй юу? Тийм баха энэ амьсгалах тулд улам гоё болоод шүү дээ тий. Гүнзгий амьсгаа аваад гарах. Ерөөсөө нөгөө амьсгалаар ядаргаа сүлдэг
дардаг цаад механизм чинь 5 махбодын эргэлтийн цикл чи ерөөсөө уушигын циклтэй. Зөө зөө. Төмөр махбод чи. Гүтгэд агаараа амьсгалаад л өөрийгөө хамаг үеэ сэргэж гэнэ шүү дээ. Тэгнэ. Ингэснээр одоо хүний биеийн 5 махбодын сэргэлт эхэлж байгаа гэсэн үг. Аа. За чи энийг авчих. Цолбуур гэдэг лөө. Цолбуур ах тий. Цолбуур нь авах хэрэгтэй. Уба. Энэ амын яадаг яхаа. Энэ дэр нэгэ тавьчих юм. Би мэдэхгүй шүү. Хөөж мэдгүй шүү. Чи тоондч мэдхүү. Мэдэхгүй. Өөрийнхөө яваа. Тэгээд алдчихваа чи хүний юмар. Алдчихваа гэсэн баас өөрөө моочод. Бас манай хүний дээр хойж байгаа. Алдчихваа тэгээд. Морины өрөнд оров. За. Тэгээд ч бас баялаг л да. Ингээд нэг баяжуулж морь зөр унж хальт. Тэгээд агарын уушгийг сая ярьчлаа шүү дээ. Энэ уушины хэсэг тэр өтөг буусны хэсэг чинь маш чухал байна. Тий. Төөрхөө. Энэ төрлийн орчгол байхгүй уу? Яг одоо хэлэхээр ярьж байна. Орц юм уу? Нэг авах уу ер нь? Яшиг. Асаргаа болсон байна гээд өөрөө зүгээр ганцаараа байгаа юм шиг. Угааж угаагаад тэр махнуудаа бүгдийг гаргаж тавьж байгаа. Амтлагчаа бүгд. Одоо энэ хүн үзүүлэр махны яг тэр шимийг өөрөө ичж байгаа даа. Маягийн. Камера өдөөс өөрөө ичж байгаа. Ой чи ажих чи. Абиш бас. Өөрөө ичж. Сконик амсах байна. Сахалгүй гадраа орж. Шүлсээ залхаа. Шүлсээ залхаа. Муу хүн эдснэ гэдэг болохоор биш нэг тийм шүлс мүс залгиддаг шүү дээ. Сайн хүн хийснэ гэж. Оо, тоог зогсож яхаа шууд энэ хармалж өгч байгаа байхгүй юу? Чи өөрөө яадаг газар уусныг. Чи ямар тоог зогсдгийг шууд хөрсөн сонсогдсон даа. Шууд тоог зогсож. Амар тоог зогсож гайхлаа шүү. Ер нь. За баярлалаа. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. Нөгөө 5 цол манд болж байна уу? Тий, болж штэ. Тушкаас ажилтаа юм а тий. Тушка манай тушкаач бас яг ажилтай. Ер нь тэгээ манай тушка ер нь манай бас контор дээр байхдаа ч гэсэн их ажилтай л да тий. Тий нөгөө космосыг арчаад байж тээ. Тушкаг ер нь малчингаар аваад үлдчихвэл ямар шинжний юм бэ? Ажилсаг байхаар байна уу? Тий ахын ер нь хаяада ирж тусалдгийг тий. Төлөмөлний үеэр. Рахрога явлаа гэдэг би загнаал идвэсэн. Одоо бас загуу явуулж яах вэ? Тушкач нь энэ шүл уулгана гэдэг манай тушкач нэг олон жил ярьсан. Одоо л өнөөдөр л одоо бас яхандаа тий. Бэжтэй болж энэ гэж. 5 цолын шүл. 5 цолын шүл гэж. За энд чинь нөгөө хэдүүлээ хэлээд байгаа шүү дээ. 5 цол чинь одоо юу юунод байгаа те? Гол юмнууд маань. Тий, одоо элэг, уушиг, зүрх, бөөр, тэгээд ходоо гэдэг ингээд цусан те. Цусан. Тэгэхээр энэ дээр би ахад бас юу яа та ч гэсэн те ер нь одоо энд яг юу агуулгадаад байдгийг. Тэгээ энэ маань өөрөө яг ямар одоо хэрэгцээтэй байгаад байгаа юм. Зарим нэг юм бэлтгэлээс илүү хүчтэй байна гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ одоо шидэн яг юунтай байна. Гэдгийг нь илүү ярих гэж бодож байна. Тэгээ. Яг одоо зүгээр тэр бид нар нөгөө малын
элгэнд одоо юу агуулдаг гэдэг хүмүүсээс ерөнхийдөө сонсоход бол цус багталтай хүмүүст элэг шарж өгөө гэж сонсч байсан баг тий. Тэрийг бол ойлгоод байдаг. Тэгэхээр яг одоо жишээлбэл яг элгэнд хамгийн ихээр агуулдаг бэлтгэлийг бол Эрдэмтэд олсон байдаг. За энэ одоо найрлага нь юу гэхээр зэрэг B12 гэж байгаа. Дээрэс нь полын хүчил гэж байгаа. Дээрэс нь нэмэгдээд төмөр гэсэн нэгдэд байж байгаа. За энэ гур бол одоо энэ элэг гэдэг эрхтэнд бол одоо хамгийн өндөр агуулгадаг. Бүх эрхтнүүдээс илүү. За энэ B12 полын хүчил төмөр гэдэг байгаа эдгээрүүд нь яг хүний одоо ясны чөмгөө шүү дээ. Одоо ясанд байдаг чөмгө. Энэ чөмгнөөс хүний биеийн бүх эсүүд үүсдэг гэж үзэж байгаа. Одоо хүний дархлааны эс үүснэ, цусны улаан эс үүснэ. Цусны одоо өтгөрүүлдэг буюу тромбоцит флэкс гэдэг үүсэж байгаа. Тэгэхээр энэ гурван эсний гол үндсэн найрлаганд нь за гарлаа да. За гол үндсэн нөгөө найрлагад нь нөгөө энэ B12 полын хүчил төмөр гурав нь очдог байхгүй. Тэгэхээр энэний яг юу гэдэг юм одоо гаднаас нэмэлтээр авахаас илүү энэ одоо мал амьтны илэгнээс үүнийг авах юм бол хэд дахин илүү хүчтэй л болдог шүү дээ. Хэрвээ яг одоо бид нар энэний дутагдалд орох юм бол хүний бие доторх энэ эсүүд нь үүсгэ болж эхэлдэг. Одоо асар том хэмжээний эсүүдийг үүсгэдэг барилгын материалын гол одоо цемент те гол одоо шохоо тэр чулууны явах хэрэг нэг осны илгэнд их агуулгадаг. Тэгэхээр хүний биеийн бүх эсүүдийг үүсгэдэг тэр материал нь бол илгэнд байдаг гэсэн үг нь шүү дээ. Тэгэхээр бид энэ элэг сайн ижих юм бол нөгөө цус багталт те эсвэл одоо өөр юу байдгийг дархлааны одоо чадамж буурах. Тэгэхээр хамраас нь цус их одоо шингэн гардаг хүмүүс үүдэн шүү дээ. Тэр хүмүүс тэр энийг уух юм бол хамраас нь цус шингэн гардаг нь багасдаг. Тэгтээ хэтрүүлэн хэрэглүүл бас тодорхой хэмжээгээр цус өтөрлөг тал бий. Ер нь аливаа юмны бас хэтрүүлж ширгэлэх гэж байна. Тэгээ одоо манай хан ч бол энэ илгээ бол их сайн идэхгүй байгаа харагдаад байна л да. За та энэ юунд да. Махаас хон дээрээ те. 5 цалаасаа гаргаад ирсэн те. Одоо нөгөө 5 цалын чи ингээд энэ сайх ихгүй. За тэгвэл одоо элэг идчих та дандаа бодох нь шүү дээ тий. Ийм мал байна. Элэг бол хүний одоо биеийн одоо эсийн одоо гол бүтээгч тий. Бас байх нэ. Тэгэхээр бас идчих хүртэл бодож байвал гэдэг чинь одоо нөгөө эрүүл мэндээс. Сахар тий. За дараагийн одоо зүйл чинь юу байгаа даа? За одоо энэ элгээ одоо бас ингээд зусч штэ тийм ээ. За нөгөө бас нөгөө 5 цолыг идэхдээ ингэдэг юм байна. Энэ малаас гарсан буйныг ч одоо ингээд нэг юм гурвалжин уушиг гэж нэг юм байна. За энийг ингээд бурхан тахилтаа ингээд идэ болгож ингээд тавьдаг. Одоо нөгөө Монголын ёс байна л да. Ёс чудгандаа бас тийм байна тий. За нэлгнээс тэр манай монголчууд өөрсдөө бидний энэ идэж байгаа хоол хүнснээсээ өөрсдийнхөө бүх хэрэгцээтэй зүйлсээ шимтгийж авчиж байна л гэж ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр яг одоо энэ гадуур байгаа элгийн B12 полын хүчил гэтэр гэдэг нэг ярд жирэмсэн ээжүүд мэжүүд нь шүү дээ. Тэрийг бол одоо нэмэлтээр уух шаардлагагүй энэ 5 цолонд нь л байж идэг зүйл байх нь шүү дээ. Баян гэдэг чадвал байж байгаа. Тэгэхээр жирэмсэн ээжүүдэд ч гэсэнтэй хамгийн сайн. Хэрвээ полын хүчлийн дутагдалд орох юм бол төрөлхийн одоо ялангуяа мэдрэлийн гаж хөвчлөлтэй болдог гэж байна шүү дээ хүүхэд. Дутагдaltaй байхал юм бол ээж нь үү? Яг хүүхэд нь. Тэгэхээр нөгөө полын хүчлийг хаанаас авах вэ гэдэг хүмүүс чи ерөөс илгнээс хамгийн ихээр авах шүү. Тэгэхгүй манайхан тэрийг мэдэхгүй дандаа л нэг эм бэлтгэлээс полын хүчлийг авах гэдэг. Тэгэхээр илгэнд бол одоо маш бага хэмжээтэйгээр авахд л та өдрийнхөө хэрэглээг авчиж байгаа байхгүй. Одоо их нөгөө нэг шүлнөөсөө сайхан. Тий, шар будаа хийцүү. Шар будаа ч бүр бас янз нь штэ тий. Тий. Одоо энийг бурхан тахилтад тавьдаг юм тий. Ингээд тавьчихна. Тэгээд одоо тэгэл одоо энээсээ идэндээ. За ингээс хохлоод идчихээ тий бүгд. За одоо идчихээ. За элгнийхэн тухай ярихад бол одоо бидний яг маш хэрэгцээтэй зүйл тий. Маш хэрэгцээтэй юм гайхалтай зүйл байж. Европын оронд бол элэг бол маш үнэтэй. Оо за. Юу нь бол одоо манай монголч нь айгүй хямдхан шүү дээ. Хайцсангүй. Гадны орондоо шарсан элэг мэлэг бол нэлээд өндөр түвшний үндэгээтэй явагддаг. Олддоггүй. Яг л энэ дотор байгаа ач тусыг мэддэг байна шүү дээ. Хүмүүс бол. Гадны оронд бол ач тусыг мэдээд байдаг. Манай монголчууд өмнө элбэг олдох боловч ач тусын сайн төдийлө анзаардаг байна шүү. Энэ элгийг бас баг иддэг шүү гэхдээ. Баг иддэг юм байна. За энэ одоо цус шүү дээ. За энэ цус гэдэг
Эний талаар одоо их гайхалтай зүйлээ судалсан. За бас ямар ямар юу зүйлийн нэг Тийм. цус уу? Саяхан одоо тэр Ивмэд гэдэг эмнэлгийнхэн гадныхантай хамтраад Монголын энэ цусны талаар судалгаа хийсэн байна. За. Нөгөө цус багталтын үед дуудаг нэг төмрийн бэлтгэл байдаг шүү дээ. Тийм. За тий. Төмрийн бэлтгэлийг одоо ингээл уугаал байсан юм байна л да эмэгтэйчүүд. Тэгээд цус багталт нь ерөөсөй арилахгүй байсан юм. Тэгэхээр нь Монгол энэ одоо малын энэ цус агуулсан хямцаг тийм одоо юу гэдэг энэ цусыг ингээд ангаар нь идүүлсэн байна. Тэгээд 14 хоног идүүлсэн чинь 14 хоногийн дараах судалгаагаар маш өндөр дүнтэй төмрийн бэлтгэлийг хэрэглэхээс илүү энээс нэг өдөр бүр бага бага хэрэглэхэд нөгөө нэг цус багталтын хувь нь байж болох хамгийн дээд хэмжээнд цус нь буцаж төгссөн байна. Тэгээд энийг тэр нөгөө Европын эрдэмтэд Монгол эрдэмтэд яасан гэхээр зэрэг ерөөсөө цус төлжилтийг дэмжих, цус багталтыг эмчлэх хамгийн одоо том хамгийн хүчтэй зүйл нь юу гэхээр зэрэг Монгол малын цус нь байна. Тэгэхээр малын тэр төмөр хэрэглэхгүйгээр малын цусаа хэрэглээд байх юм бол ердөөсөө цус багталтаас хэрэглэж юм байна. Тийм байна. Одоо жингээ энэ боронктой харагдаж штэ. Бүрэн боронктой. Тийм. Энэ ч бол тэр чигээрээ төмөр байхгүй. Тэгээд ялангуяа нөгөө гаднаас авсан сапплемент буюу эм бэлтгэлээр авсан төмөр биш штэ. Тэр чинь бол хүний бие шингэц муутай. А энэ болохоор яг хэрэг орлол амны өндөгөөр нарийн гэдсэнд ороо шууд уусаал цус руу очиж байгаа. Тэгэхээр маш хурдтайгаар энэ төмөр гэдэг чинь өөрөө цусны улаан одоо нэг өнгийг үүсгэж байгаа эсвэл штэ. Тэрний чинь одоо хамгийн том барилга материал байхгүй. Тэгэхээр цус багталт гэж яриад байгаа юм чинь тэр цусны улаан эс маань буурахыг багасгахыг хэлээд байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ 5 цусын шүлэн дотор агуулгадж байгаа энэ одоо цус гэж энэ зүйл те. Одоо цус багталт нэрвэгцэн гэдэг байгаа хүмүүс бол ерөөсөө энийг хэд. Энэ бүр судалгаар баталгаа гарчихсан байна. Одоо яг үзэр монголчууд энэс нь гаргаж авсан бэлтгэл хийх гэдэг бас үзээд байна. Бас технологи нь арай болоогүй байх шиг байна. Тэг чи юм бол дэлхийд одоо байхгүй өндөр түвшний цусыг төлжүүлэх бэлтгэл бол энд байгаа даа. Монгол малын цуснд. Жирэмсэн байхад нь ээж нарт төрсний дараа эмэгтэйчүүд нь баг литр орчим цус алдан шүү дээ. Тэдэртээ энэ захын энэ Монгол малын цусны харамцаглаад ч юм уу те. Ингээд идүүлчих юм бол нөгөө төмрийн бэлтгэлд хэдэн сар уухаас илүү хүчтэй нөлөөлж байгаа. Өө зөө элэг цус хоёрын бол гайхамшигтай л шинэ юг мэдлээ те. Тэгэхэд яг зөв би хүмүүстэй зүгээр байгалийн натурал аргаараа тэр дундаа энэ 5 цул дотор агуулгадах энэ зүйл чи өөрөө дэлхийд төр хүлэмж хэрэгжчихсэн. Одоо бид нар энийг Монгол уламжлал гэж ярьж байгаа боловч гадны орнд бол энийг нэгэнтээ маш өндөр түвшинд боловсруулалтанд хийгээд тэгээд маш их өндөр үнэлгээтэйгээр зарагдаж эхэлж байна. Удахгүй манай Монгол малын энэ 5 цул бол одоо маш өндөр үнэлгээтэйгээр ерөнхийдөө бол одоо гадны орнынхан бас Тийм импортнж гарах бол Тэгэхээр энэ манай одоо орон нутгийн хөдөг рүүгээ хүмүүс бол одоо нэлэг юугаа бол төвийн хүмүүсийг бол их хөвдөн шүү дээ. Тэгэхээр хөдөө байгаа хүмүүс бол ер нь цус багталтын гайг байна уу? Хөдөө байгаа хүмүүс бол харьцангуй тийм цус багталтай ойлголт яригддаг шүү. Тийм үү. Тийм. Сүүлийн үед л одоо яг хөө зэрэг суур газрынханд гэж. За юу хайж гинэ вэ? Зүрх байна уу? Энэ байна. Зүрх энэ. За. Энд байна. Энд байна тийм. За энэ зүрх. За малын зүрх. За энэ зүрхэнд юу агуулгаддаг вэ гэж. Энэ бол их бас сонирхолтой. Одоо би бол ингэж бодож байна зүгээр. Элэг бол тийм байсан. За цус бол нөгөө цус багталтанд гэж байгаа юм чинь зүрхэнд. За наадах чинь баг л үнэ шүү. Одоо яагаад гэхээр зэрэг энэ эрдэмтэд юу байсан юм бэ л да баг 100 жилийн өмнө энэ одоо мал амьтны зүрхэн дотроос нэг өрмөц нэгдлийг олсон байна. За тэр нь юу байсан гэсэн чинь коэнзим Q10 гэдэг нэг элемент байсан байна. Хүний бид байдаг юм байна. Тэр нь дэвтэ хамгийн ихээр хаана агуулгдах гэж зүрхэнд байсан байна. Тэгэд коэнзим Q10 чинь яагаад энэ зүрхэнд хамгийн их байна гэсэн чинь зүрх гэдэг эрхтэн чинь өөрөө одоо хий хөвлөд бий болоод бүхэн хөвгтөл тасралтгүй ажиллаж байгаа маш ажилсаг эрхтэн шүү дээ. Зогсолтгүй ингээд байнга ажиллаж байгаа. Тэгэхээр тэр эрхтэнд маш их энерги хэрэгтэй бол. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа эрхтэн чинь энерги хэрэгтэй болно шүү дээ. Унтаж ухаж ажиллана шүү дээ. Залхаа станцд. Тэр залхаа станцд нь гол одоо нэг өсний нүүрс нь юу байсан гэхээр конзюм кор байсан байна. Тийм байна. Тэр анх мал амьтны зүрхнээс тэр конзюм кор гэдэг нэгдлийг үүсгээд олоод тухайн үедээ эрдэмтэд яасан гэхээр зэрэг энэ конзюм кор гэдэг зүйлийг ерөөсөө хүний биеийн энергийг сэргэх, эрчим хүчийг үйлдвэрлэх гол түүхий юм байна гэж үзээд 100 жил дэх дэлхий дээрх топ 100 одоо нээлтэнд нэгт орсон байдаг. Тийм байна. Одоо юу гэдэг тэрнээс хойш нөө зүрхнээс гаргаж авсан конзюм QR гэдэг бэлтгэлийг дэлхийн нийтээр бэлтгэл болгоо гаргаад авчихсан. Одоо тэгээд тэрийг ямар хүмүүс хэрэгжилж ийм гэхээр зэрэг зүрхний өвчтөй хүмүүст эхлээд хэрэгэлсэн. 90-ад оны дунд үед
зүрхний дутагдaltaй буюу одоо нөгөө зүрх нь булчин агшихаа болчихсон. Хэм алддаг малддаг гэж. Хэм алдаа зүрх нь ингээд хүчин нэг олигтой ажиллахгүй. Энэ зүрхний дутагдaltaй одоо хүмүүс хэрэглэж үтсэн байна. Гэтэл зүрхний дутагдaltaй өвчтөн хүмүүсийн дунд тэрийг хэрэглэсэн хэрэглээгүй хоёрын дунд маш өндөр түвшний ялгаа гарсан байна. Конзюм QR-ыг хэрэглэсэн хүмүүсийн зүрх нөгөө зүрхний дутагдaltaйсэн хүмүүс нь нөгөө хэрэглэхгүй байсан хүмүүсээс 3 дахин илүү хурдан сайжирсан байна. Тэгтэл одоо бид нэр мал амтнаас гаргаж авч байгаа бид нэр одоо энэ юу гэдэг зүрхийг идлээ гэж бодоход конзюм QR-ыг асар өндөр тунгаар авч ийн гэсэн. Тэгээ энэ маш шууд идлээ бидний зүрхэнд очно гэсэн. Тийм ээ тий. Зүрхийг идэхээр зүрхэнд очиж нэг ярьж штэ. Тий, бас зөв л хэлсэн юм байна бас тий. Тэнгүүд одоо зүрх муутай хүмүүс. Зүрх нь одоо хаяадаа нэг жоохон цохилтын удаантай тийм үү? Тэгээ хөл гар нь хавгнадаг. За тэгээд захын гар ихт нь хөрдөг, даардаг. Энэ хүмүүс конзюм QR гэдэг зүйлийг нэмэлтээр авахд маш үнэтэй. Энэ төр бэлтгэл бол нэг маш бага хэмжээтэй нь бол одоо Монгол мөнгөөр одоо 100-аас дээш мянга төгрөг байж байгаа байхгүй. Тэгэхэд бид нар энэ нэг зүрхний нэг өчүүхэн багыг нэшин чидэл конзюм QR-ыг натуралаар навж байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд бас нөгөө нөлөөлөл нь шууд баг. шууд. Тий. Тэнгүүл бас энэ конзюм QR-ыг ганцхан зүрхэнд байдаг юм гэж үзсэн чинь эн чинь өөрөөсөө ганцхан зүрхэнд биш. Ерөнхийдөө бүх эсүүдэд байдаг гэж судалж гарч байна. Гэхдээ хамгийн ихээр байдаг хувийн зүрхэнд байдаг. Тийм байна. Яг тэгэхээр нөгөө зүрх чинь бүх хэрэгтнүүдээс хамгийн их болцтой ажилладаг учраас тэрэнд энерги их их байдаг юм аа л да. Хүний бие махбод ингээд судалгаа хийе үзсэн чинь 35 наснаас хойш зүрхэнд конзюм QR нь ундаг гэж байна. Юугасаа 35 өрөөл насныхаа юугаар л ингээ унж тийм. Тэгээд судалгаа хийгээд үзсэн сүүлийн үед би ярьж байгаа. Хэрвээ хүний биеийн конзюм QR-ын хэмжээ уналтанд ороод дуусах юм бол хүний амьдрал зогсдог гэж үзэж байна. Нэгөөсний одоо хүн зүрх зогслоо гэсэн. ганц зүрх биш бүх хэрэгтний захлаа станц. За энэ утгаар эхэлж байгаа. Бөөр өгнө. Этэндээс нэг бөөр гэж байна. тий. За бөөрний талаар ярина. Бас тий. Яаж байгаа юм тий. Тэгэхээр ах トゥ бас энд хандаж хэлэхэд Зүрх өстө тэгвэл айгүй чухал юм. Бас чухал болчихсон. малын хүнсний бүтээгдэхүүн дундаа хамгийн гайхамшигтай ялангуяа 5 цул дундаа хамгийн их гайхамшигтай бас байдаг зүйл нь зүрхэнд байгаа тэр бэлтгэм шүү. Тийм байна. Тэгээ одоо бид нар өнөөдөр дархлаа ялангуяа нэг ядар сүлдэх талаар ярьж штэ. Ядаргаа сүлдээд хамгийн сайн хүнийг сэргээдэг эрчим хүчийг үйлдвэрлэдэг зүйл юу гэхээр тэр конзюм QR байхгүй. Тэгээд эн чинь нөгөө нэг чанагдаал буцлаад нөгөө шүл уухал одоо шөлийн уух янз юм болох юм. Тэгээд энэ өсө зүрх бол зүрхээр нь ингээд энэ бол одоо ерөөсө тэр чигээрээ бараг энержи дринк гэж ярина гэсэн. Тийм байна. Энэ чинь манай энэ нэвтрүүлэг их гоё өвөрмөц болж байна. Энэ хөдөөний хэд маань ингээд хөдөөнийхэн болон хүмүүс маань ингээд 5 цулыгаа иддэг хэдий ч гэсэн энэ дотор нь ямар эрдэс бодис байдгийг, юу байдгийг гэдгийг сайн бас идэхгүй тий. Сайн гэдэг нь ойлгомжтой. Дархлаа дэмждэг тий. Ядаргаа сүлдэг, сайжруулдаг гэдэг нь ойлгомжтой. Тэгээ энэнийхээ талаар илүү сайн мэдээлэл авч байгаа нь бол бас хэрэг болж байна. Танд хэрэг болж байна уу? Тэр болов. Тий. Тэгээ яг хөө энэ дэр нэг юм хэлэхэд нөгөө нэг манай өдөө байгаа хүмүүс маань нөгөө түрүү хэлжсэн шүү дээ нөгөө ядаргаа гэж бас залуухад мэддэггүй байсан гэдэг. Тэгвэл тэр мэддэггүй байсан шалтгаан магадгүй эндээсээ энерги нууц тий нууц нь эндээ байсан ч байх болно шүү дээ. Тий бас яг. Манай монголчууд хайрцангуй энэ одоо малын ялангуяа 5 цул гэдэг зүйл бусад орны малын 5 цулаас шал ондоо. Тий. Яг л энэ натурал аргаараа тэд чинь бордоогоор хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бид нар нөгөө нэг монгол малын шим гэдэг чинь өөрөө тэр бусад орныхтой харьцуулбал шал ондоо байгаа байхгүй. Тэгээ энэ зүрхэн дээр тэгвэл тэр конзюм QR гэдэг чинь их чухал юм байна. Маш их чухал. Ядраад сүлдээд та ингээд байгаль бол зүрх ялангуяа энийг сайн идээд байх юм бол маш хурдан сэргэнэ. Малын зүрхийг идэхээр одоо би сая идсэн ч бараг шууд сэргэж байгаа. Дээрээс нь энийг чинь бүр залуучууд бүрддэг. Одоо чи шүл уух юм бол бүр сэргэн. Миний хаврын ядаргаа шууд арилчлаа сая зүрхэтэл. Ерөөсөө нөгөө сүүлийн үед залуужуулах юмд орж иж байгаа. Зарим гоо сайхны бэлтгэлээр конзюм QR-тэй маск. Тий. QR конзюм гэдэг байдаг тий. QR-тэй маск цаасан. Тэр чинь яагаад гоо сайхны юмд байгаа? Яг л энэ чинь нөгөө хүний биеийн бүх эсэдүүдийг нөгөө би хэлсэн шүү дээ. Залхаан станц унтрах юм бол эс үхнэ гэж ярьсан шүү дээ. Арстнээс үхээд эхлэнгүүд конзюм QR-аар тижэнгүүд арс залуужаад эхэлж байгаа. Тог бараг цахилгаан эрчим хүчгүй. Яг зөв. Тэгвэл бид нар ингээд дотроос нь конзюм QR авангууд дотор ихтэн өөр ингээд дахиад сэргээд өгөхгүй. Яг үнэ. Зүрхээ сайн идэх юм байна бас. Тийм бай. Энэ бол маш. Дээрээс нь бөөр байсан шүү дээ. Тийм бөөр байсан. Түрүүнд хүүхдэд огтлж өгөөд энд үлдсэн баг шүү. Жоох үлдсэн тий. За бөөрөөс энэ. Тий. Бөөр нэг идэч наатах. За тийм. Ямар сайхан хамттай бай.
Ингээд Тушкагийн даа ирээд 5 сүлийн шүл уугаа. Яста нэг энэ манай энэ удаагийн дугаарч сайхан дугаар болж байна да. Энэ бөөр биш үү? Бөөр бол маш өндөр түвшний эрдэс минералууд ихтэй. За. Ялангуяа баярлагч. Ялангуяа одоо энэ бидний эрдэс минералууд гэж яриад байгаа. Нарийн, сэлэн, зис. За тэгээд хором. За мөн дээрээс нь цаашлаад ярих юм бол одоо микроэлементүүдийн бүх зүйлүүдийн дагуулж байгаа. Тэгэхээр ер нь бол хэрвээ одоо юу гэдгийг бөөрөнд юу хамгийн их агуулдаг вэ? Тэр бүх төрлийн эрдэс бодис байдаг гэж ойлгох. Угаасаа нөгөө бөөр гэдэг хэрэгтэн чи өөрөө эрдэс бодисыг бас тодорхой хэмжээгээр шүүх. Тэгээ бөөрийн үүрэг шүү дээ. Тийм түүнийг бас одоо хүний биеэс алдуулчихгүй байх үүргийг хүсчихэд ийм гайхалтай зүйл баггүй. За бас нэр юм дээр бөөрөнд сүүлийн үед бас консюмер их олдож ирсэн. За. Сүүлийн судалгаагаар судалгаагаар бол ганцхан одоо зөвхөн биш бас бөөрөнд байгаа. Бусад бүх хэрэгтүүд нь бас байгаад байна тийм. Авах хөстэй эрд цүйцсийн дутагдлууд үүсдэг шүү дээ хүнд. Тэрийгээ тэгвэл энэ бөөрөөс авчих юм шиг. Ер нь бол одоо яг зүгээр хийж бас 100 хэлж болохгүй. Гэтэ яг эрдэс минералын микро элементүүд нь их байдаг. Макро биш. Энэ нөгөө шинжлэх ухааны хэллэгүүд макро микро гэж бас ялгаа бас л тий. Одоо бидний нууж байгаа энэ шүлэнд чинь конзим QR маш их байна. B12 полин хүчил маш их байна. Төмөр маш ихээр агуулдаг. Энэ зүгээр ирсэн биш одоо хамаг нөгөө хаврын ядаргаагаа тайлаад бүх одоо шимт хижилээ авчлаа шүү дээ тий. Тэгээ микро элементүүд маш их. Манай одоо үзэгчид энийг үзээд нэг 5 солын шил ууя гэж яг л бордох хөлгөө дээ тий. Ялангуяа одоо бид бас манай үзэгчид маань үзэж байгаа бол одоо тий бид хэд нөгөө 5 солын шилөө уухаас гадна бүх ашиг шим тусыг нь ярьж байгаа тий. Сая бол одоо уушигнаас бусдын бүгдийг ярьчлаа шүү дээ ер нь бол тий. Одоо нөгөө ингэдэг юм байна. Уушиг огтлохгүй бол гомд нэгэд тэгдэг юм байна л да. Бас. Уушгаа ярихгүй бол гомд шүү дээ одоо бас. Тэгдэг байх уу тий. За бидэнд уушигны одоо шим тус бас малын уушиг идвэл яг уу гэсэн байгаа тий бас. Ер нь уушиг бол харьцангуй уурга гэхээс илүү тэгээ конзим QR гэдэг юм уу бусад минерал гэхээс илүү дандаа коллагены нэлээд өндөртэй байдаг. Коллаген гэдэг нь юу хэлээд байна гэхээр зэрэг нэг тийм уян харимхай тийм ширхэглэг уурга юм л да микро. Тэгэхээр энэний одоо жишээлбэл одоо сайн нөлөөлөл нь яадаг вэхээр хүний одоо ингээд арьс унждаг шүү дээ. Арьс унжаад өвчлээ тогтоод ингээд хөвшөлт эхэлдэг шүү дээ. Хүүхдээ арьсыг чимхэд авахаар ингээд маш хурдан буцаад хэм байдалд ордон шүү дээ. Тэнгүү насаагаад ирэхэд хүний арьсыг ингээд чимхэд авангууд удаан ингээд буцаж ширэнд ордох. Та ер нь баг за бараг тийм дээ тий. Тэгээд энэ юу гэдэг ингэ үзтээ та. Та ингэ үзтээ. Жаахан байж байгаа тий. Ер нь бол гаднах арьснаас бусад арьснаас нях хүүхдүүд чинь бол бондгор хацаа дээр нь дарахад бүг гэдэг яж дээ шүү дээ. Тэр чинь нэг коллаген гэдэг зүйл чинь өөрөө юм арьсыг юм уу бусад энэ одоо зүйлүүдийг ингээд буцаж хэвэн байдалд нь оруулдаг байхгүй. Ийм гайхалтай үргэс. Уян харимхай. Тэгээ энэ дутагтаад ирэнгүүд яг зөв хүний арьс өвчлээд нь. Тэгээд цаашлаад ярих юм бол коллаген чи өөрөө энэ дотор эргэтнүүд ч гэсэн байгаа. Дотор эргэтэн ч гэсэн хатангашдаг. Тэгээд коллаген дутагдах юм бол. Дээрээс нь нэмэгдээд яг хөөр зэрэг энэ ясан тус их агуулдаг. Ялангуяа одоо ингээд бас л няраа нялх хүүхдүүдийг ингээд ясна ингээд хугарлаа гэж бодоход те. Тухайн одоо юу гэдгийг хугарсан хэсэг дээр нь ингээд жоохон гараараа ингээд буцаага тавьчихаар ясна буцаад хэвэн байдалд ороод идэгчдэг. Нас өндөр болох тусмаа яс нэг хугарвал буцчих гэж одоо бороолох нь багтай. Тийм болохоор нөгөө нэг уян харимхай байдлыг хангаж байдаг. Яс чинь бас бүр ч яс их хатуу зүйл биш. Тодорхой хэмжээний ясыг ингээ уян харимхай биш яг нэг жоохон уян байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө альва юмны нөгөө уян харимхай чанар гэдэг юм уу те? Энэ чанарыг нь хангаж өгдөг зүйл коллаген байна. Тэр бол уушгинд хамгийн их агуулдаг. Тэгээ залуугаараа бай гэж бодвол тэгээ арьс марсаа гоё те? Толгор байлгая. Юунгаа те? Нөгөө коллагены нөхрөө гээд үнтэй бэлтгэл хэмжлэхээс илүү энийг авч явуулсан сайн байхгүй. За манай ахад одоо ямар санагдав? Одоо олон жил бас ингээд 5 цол идэж явсан. Гэтэл одоо яг энэ 5 цолынхаа тус бүрээр нь ингээд ийм шимт хижилт юм байна гэдгийг ойлгож авлаа тий. Тэрнийг бол ямар ч бас ихний хэлж мэдж байна. Энэ ерөөсө 5 цол сайн гэдгийг бид нь ерөөхдөө мэдхээс болж нэг үслийн гэж тодорхой мэддэггүй шүү дээ. Тэр бичрэг бол одоо сая дүүс бүгдийг мэдж авлаа шүү дээ. Ямар ач тустай ямар гэдгийг. Хамгийн сайн юу санагдсан танд? Хамгийн сайн зүрх. За зүрхэнд юу вэ? Шалгалт авчих буцаад.
Коэнзим Q10 гэдэг нэг тархинд байна тий. Q10 гэж зэлчих болно. Тэр чи одоо тэгэхдээ бас яг тэр зүрхэнд дагуулгдсан коэнзим Q10 чи их тустай юм байна. Ер нь бол хүний биеийг одоо ингээд бас бидний өнөөдөр нөгөө хаврын ядаргаад яг зин цаг маань өөрөө хавар болж байгаа учраас ялангуяа энэ үед бол одоо хүний биеийг эрч хүчийг коэнзим Q10-аас авчна. Тий. Ер нь тэгээд сая бид нар ингээд 5 жилийн шууд уулаа штэ тий. Тэгэд бол ганцхан конзюм Q10 гэлтгүй маш олон сооны зүйлийг нэг дор шөлнөөс нь авчиж байгаа. Тийм байна. Тий. Яг. Тэгээ одоо нөгөө ядаргаас үлдээ гэдэг юм тэр зөвөрөө бид нар чинь ингээд сайхан тайллаа шүү. тайллаа. Тэгтээ өнөөдөр бол манай нэвтрүүлгийн одоо багийнхан те бас тушка дээрээ ирээд олон жил ярьсан шөл уулгана гэсэн энэ сайхан амлалтандаа бас нэг хүрээд бидэдтэй нэг сайхан Тэр амлалтын маань биелүүлэхэд тус болсон ахтаа баярлаа. баярлалаа. Ахад баярлалаа. Тэ ах бас өөрөө бас их гоё залуу харагдаж юм багтай тий. Ер нь бол одоо эрүүл байна. Ийм сайхан бас зүйл ер нь одоо Монгол ард түмэн чинь уламжлалаасаа жоохон холдсон. Тэгээ энэ уламжлалаа буцаагаад одоо бид нар хайж эхэлж байна. Тэгээ энийг чинь Эрдэнэтэд олоод байна. Тэгээ одоо хэдэн зуун жил сайн гэдээ яриад байсан юм чинь бид нь сайн болоод яригдаад яваад байсан шүү дээ. Одоо тэр бид нь байгаа сайн зүйлийг чинь жоохон юу гэдгийг ингээд нэг нь гаргаад ирсэн байна. Би бол одоо өнөөдөр одоо Эрдэнэтийн одоогийн байдлаар судалсан юм гэж ярьж байна. Үүнээс цаашаа дахиад магадгүй бидний нурд байгаа 5 зүйлд шүү сайн зүйлүүд байх гэсэн. Яг одоохондоо бол яг нэгдсэн багнууд нь саяны хэдүүд байна шүү дээ. Цаашлаад бол шүү олон зүйл байж болно гэсэн. Тэр хүн төрлөختөн буцаад органик юмыг хэрэглэж эхэлдэг болчих. Бэлдмэл уухай болж эхэлж байна. Шууд байгалийн натурал зүйлийг авснаар хүн өөрт нь ямар хэрэгтэй хурдан сэргдэг юм бэ гэдэг нь саяны зүгээр л тэр нөгөө цусыг шууд хэрэглүүлэхэд бэлдмэл уухаас 3 дахин илүү хүчтэй цусын төлжүүлсэн байна. Тэр энэ бол өөрөө бид нар органик натурал гэдэг зүйл рүүгээ буцаад орж эхэлж байна. Гадны орны хүмүүс яагаад Монгол руу ингэж улааж те энэ гоё одоо эрүүл мэндтэй холбоотой зүйлийг хэрэглэх гээд ингээд байгаад байгаа юм те. Гэдэг чинь бас энийг чи мэдээд байгаа. Яг үнэ. Энийг одоо нөгөө мэдсэн улсууд бол байнгын 5 цул руу ер нь шунаад шүү дээ. 5 зүйлийн бууз хуушууд. Тэ ингээд байнгын иддэг те. Амьдралын хэмнэл болгоцсон. Гэхдээ энийг бас одоо манайхан би жишээлбэл өөрөө өнөөдөр мэдчих явлаа. Одоо бол байнга хэрэглэн шүү дээ. Тэг. Яг үнэ. За тэгээд хөлгөөс нь жоох идчихээ. Тэгээ хэдүүлээ бас нэг бас сайхан үргэлжлүүлээд идээ те. Тэгээ яг өнөөдөр нэвтрүүлгээ ер нь бол өндөрлөө. Энэ түрээд өндөрлөх үү? Тэгээ ер нь манай нэвтрүүлгийн цаг бас хугацаатай учраас те. За тэгээ хамгийн гол нь одоо бас биднийг бас гэртээ хүлээж авсан манай Түшка бол нь бас ахтаа маш их баярлаа. Тэгээ бас одоо нийт одоо орон даяар гарч үзэгчтэй бас мэдлэгээ төвшүүлье те. Ахын зүгээс бас. Манай өргөөг цагаан гэрт ирж наад өдөр ингэж юмсан таавахын бүгдөөнд нь баярлалаа. Наад цаатайхан ажил үйлдэл бүгдөөнд нь амжилт хүсье. Сайн сайхан өнөг хүсье. Яг үнэ. Эрүүлийн хий хүсье. Эрүүл мэндийн нэвтрүүлэг учраас бүр илүү те. За тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлж өгөн үзэгчтэй. Манай нэвтрүүлэг маань одоо их сайхан байгаль уул ус те. Одоо адуу мал 5 хушуу малан дээрээсээ одоо энэхүү нэвтрүүлгээ хүргэлээ. За тэгээд Түшкагийнхаа гэрт ирсэн энэхүү тэмдэглэлийн бас мөн дээрээс нь 5 цулын энэ ашиг шин тусын талаар одоо ярьсан энэ их гоё нэвтрүүлэг маань үзэгч та бүхэн дахиад эхнээс нь хэд дахин үзээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэхээр энэхүү бидний одоо дэргэд байгаа. Ердөө ингээд хөдөө ингээд очоод ингээд идээд уух боломжтой те амтлаад үзэх боломжтой 5 цулаас маань ямар их гайхамшигтай ид шидийн гэмээр одоо энэ эдгээр сайхан шимт хичээлүүд байгааг та ердөөсөө эндээс манай нэвтрүүлгээс ойлгож авсан болов уу гэж бодож байна. За тэгээд эрүүл байцгаая. Эрүүл байцгаая. Утгаслаа түүний тулд аливаа бүхэн энгийн зүйл байгаа байх шүү гэдгийг харуулсан. Яг үнэ. Оруулаа шүү дээ. Тэглээ. Баярлалаа. Баярлалаа үзэгчтэй баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Манай нэвтрүүлэг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлахаар Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран эх орныхоо өнцөг болон бүрт суугаа монголчуудаа эрүүл мэндийн боловсрол олох хөтөлбөрийн хүрээнд явж байгаа. Та бүхэнд эрүүлэг хийх хүсье. Баяртай үзэгчтэй. Баярлалаа үзэгчтэй. За баярлалаа.